Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ ажилтны эрүүл ахуйн зааварчилгаа хичээл тавтай морил. Шинэ ажилтанд өгөх зааварчилгаа үндсэн 4 хэсгээс бүрдэн. Шинэ ажилтан эрүүл мэндийн өгслөг шинжилгээнд бүрэн хамрагдсан байна. Дараагаар нь эрүүл ахуйчаас хувийн эрүүл ахуйн зааварчилгааг авна. 3 дугаарт мэдлэг шалгах тестийг өгнө. 4 дугаарт бүртгэлд гар хэсэг зурж баталгааж болно. Үйлдвэрийн ажлагчдын хувцасдал болон зан үлийн эрүүл ахуй. Зориултын гутлын шүүгээ нь гадны гутлыг хадгалах бөгөөд хувцсны шүүгээний хамгийн дээд хэсэгт ажлын хувцсыг хадгалах ба гадны хувцс болон хувийн хэрэгслээс тусгаарлаж дахин бохирдохгүй нөхцөлд хадгалж өмсөж хэрэглэнэ. Ажил эхлэх бүрд угаасан цэвэр хувцсыг ажилтан бүр өмсөж үйлдвэрийн орчинд нэвтэрж ажиллана. Ажлын малгай дотор үсийг бүрэн боосон байх ба чихийг бүрэн далдаж өмсөх ёстой. Эрүүл ахуйн бүсчлэлт заасан өнгийн хувцсыг иж бүрнээр нь өнгө холихгүйгээр өмсөж ажиллана. Ажлын хувцсны халаасанд хог, эрэг болт гадны биетийг хадгалахыг хатуу хоригдно. Ажлын хувцс гуталтай ариун цэврийн өрөө орохгүй байх гадаа гарахдаа ажлын хувцсыг сольж өмснө. Хоромгчийг гадны сав баглаа бололтой бүтээгдэхүүн зөөх, задлах үед өмсөж хэрэглэнэ. Ажлын хувцс хэрэглэлийг үйлдвэрийн бүсээс гаргахгүй байх бөгөөд бугуйн цаг, бугуйвч, зүйлт, эмэг бүгжийг тайлж зориултын шүүгээнд үлдээн хурц үнэртэй бас төрөхгүй байх шаардлагатай. Хумсыг хурууны өндөгнөөс урт ургуулж гоёл чимэглэлийн зүйл наагаагүй байх шаардлагатай. Засвар үйлчлэгээ хийсэн инженерийн ажилчид үйлдвэрлэлийн орчинд засварын үйлчлэгээ хийсэн газрыг цэвэрлэж багаж тоног төхөөрөмж, эрэг шургийг тоног төхөөрөмжийн дээр үлдээхгүй байх шаардлагатай. Лабораторийн орчинд ажиллахдаа хоол унд идэж уух, нүрээ будахыг хориглоно. Лабораторид гартаа гоёл чимэглэл зүүж ажиллах нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй юм а. Ажилтан үйлдвэрт нэвтрэх үед эер шүүрээр дамжиж орох бөгөөд эер шүүр ашиглах зааварчилгааг дараах хүчлэгээс хүлээн авч үзнэ. Үйлдвэрт нэвтрэхийн өмнө гутлын уул халдваргүйжүүлэх гишүүрт гутлын уулыг халдваргүйжүүлэх шаардлагатай бөгөөд гутлын уул халдваргүйжүүлэх гишүүр нь үйлдвэр дотор хүнсэн чиглэлээр дамжих, бохирдлоос сэргийлэх, түүнийг бууруулах өндөр ач холбогдолтой хэрэгсэл бөгөөд гутлын гишүүрийг хэрхэн ашиглах зааварчилгааг дараах хүчлэгээс хүлээн авч үзнэ. Хүнсний үйлдвэрийн ажилтан бүр ажлыг эхлүүлэхийн өмнө гар угаах 10 алхмын дагуу нийт 40-60 секундыг зарцуулан гараа угаах шаардлагатай. Үүнд гар угааж халдваргүйжүүлэхийн өмнө гартаа зүүсэн байгаа бөгж, цаг, бугуйвч зэргийг тайлж үлдээх шаардлагатай бөгөөд завсраар нь бохирдол үлдгээс сэргийлэх ач холбогдолтой. Угаалтуураас гадагш усыг хит их завсруулахгүй байх, угаалтуурд угаасан гараа шүргэлзүүлэхгүйгээр угаах, гар угаах үйлдэл бүрт нийт 5 секундыг зарцуулах бөгөөд 5, 4, 3, 2, 1 гэж ухраан тоолж бүх үйлдэлийг бүрэн гүйцэтгэх шаардлагатай. Гар угаалтуурын цоргыг тоогоор эсвэл нэг удаагийн цаасан алчуур ашиглан хаах бөгөөд угаалтуурын бариул нь угаасан гарыг эргэн бохирдуулахаас сэргийлэх ач холбогдолтой. Гарыг бэлэн бүтээгдэхүүн савлахын өмнө тоног төхөөрөмжийн ариун хэсэгт засвар үйлчлэгээ хийхийн өмнө ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа хог хаягдлыг гаргаж хайсны дараа цэвэрлэгээ хийсний дараагаар заавал гарыг гараа угаах 10 алхмын дагуу угаах шаардлагатай. Энэхүү хэсэгт гар угаах 10 алхам бүхий зааварчилгаа бичлэгийг хүргэж байна. Энэхүү хэсэгт ажилтан гараа хэрхэн зөв халдваргүйжүүлэх тухай мэдээллийг хүргэх гэж байна. Гар халдваргүйжүүлэх 8 алхам нь нийт 20-30 секундыг зарцуулах бөгөөд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Гарыг халдваргүйжүүлэхийн өмнө гартаа зүүсэн байгаа бөгж, бугуйвч зэрэг бүх хувийн эд хэрэгслийг тайлах бөгөөд завсраар нь бохирдол үлдгээс сэргийлнэ. Гар халдваргүйжүүлэх үйлдэл бүрийг нийт 5 секундыг зарцуулан хийх шаардлагатай. Гар халдваргүйжүүлэгч нь дор хаяж 60% спиртийн суурьтай байх бөгөөд нэм бактерийг бүрэн устгах үйлчилгээтэй байдаг. Гар халдваргүйжүүлсэний дараа гараа агаарт маш сайтар хатаах шаардлагатай. Гарыг дараах тохиолдлуудад халдваргүйжүүлэх ёстой. Гарлуугаа ханайж найтасны дараа нэг удаагийн бээлийн өмсөхийн өмнө болон нэг удаагийн бээлийг өмссөний дараа тоног төхөөрөмжн дээр тохиргоо хийсний дараа үйлдвэрт угаалгай цэвэрлэгээ хийсний дараа түүхэн эд болон задгаа бүтээгдэхүүнтэй харьцахын өмнө гарыг заавал халдваргүйжүүлэх шаардлагатай. Энэхүү хэсэгт гар халдваргүйжүүлэх 8 алхам бүхий зааварчилгаа бичлэгийг